апате аха гэдэг дуу байдаг. Танаа ач зээнэр хүүхдүүд чинь та нар дуулж өгж байгаа. Энэ дуу та нарыг шоглож байгаа. Апате гэдэг нь апартмент гэсэн үг, байр гэсэн үг. Солонгосын улс төрч нар ядуу хороолд очоод та нарын байрыг чинь энэ хорооллыг чинь гой сайхан хороол болгож өгнө. Та нарыг бүгднгийн апартмент байранд оруулж өгнө гэж одоо саналыг аваад тэгээд тэр чигээрээ зүхтаа далга болдог. Улс төрчдийг залуучууд шоглосон дуу байхгүй да. Тэгэхээр өнөөдөр Монгол Ардын нам бол яг 9 жилийн хугацаанд яг энэ дууны араас Монгол орныг орууллаа. Иргэдээ ядуурлаас аварч дундаж давхрыг бий болгоно гэсэн улам ядууруулсан. Эдийн засгаа хямралаас гаргана гэсэн хулгай хийж улам хямралд оруулсан. Эх орноо өрнөөс гаргана гэсэн 15 сая төгрөгийн өртөө байсан нэг хүн ногдох өр 15 сая байсан бол одоо 38 сая болгосон. Татврын дарамтыг бууруулна гэсэн хаасайгүй бүх шатнд татвар нэмж байгаа. Хураамж нэмж байгаа. Зээлийн хүү буулгана гэсэн улам өссөн. Нийгмийн дадлын шимтгэлийг буулгана гэсэн дахиад өссөн. 1 сая ажлын байрыг бий болгоно гэсэн залуучууд гадаад дөрвсөн. Төрийн өмчийн оролцоог бий болгоно гэсэн 30%-ийг төрийн өмчийн оролцоо бүр эдийн засгт 30% байсныг бүр 70% болгосон. 5 дугаар цахилгаан станц, 5 толгойн цахилгаан станц, Багнуурын цахилгаан станц, Твшийн говийн цахилгаан станц барина гэсэн нэгэн ч баригдаагүй. 100 мянган айлын орон сууц барина гэсэн тэрэндээ хүрээгүй. Төрийн урлагийн зардагыг багасгах гэсэн улсын төсөв 2016 онд 9.5 их найд байсан бол 36 их найд болгож 4 дахин нэмсэн. Амьд бурхад болсон ахмадуудаа жил болгон тэтгэврийг чинь нэмж өгнө гэсэн 9 жилд 3 удаа нэмсэн. Авилгал хээл ахуулыг устгах гэсэн төрийн бүх шатанд албан тушаалтнууд хувийн хвшлээс ард иргэдээс авилгал нэгтгэх болсон. Тэгэхээр үнэхээр жинхэнэ утгаараа та нар бол апате аха болголоо да. Тэгээ одоо зандан шатар дарга та бол ийм олон алдааг өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг бүгдийг засч чадахгүй. Тийм учраас нэг 3-4 юм хий. Татвараа багасгачих. Нийгмийн дадлын шимтгэлээ багасгачих. Тэтгэврээ нэмчих. Авилгал хээл ахуултаа жоохон тэмцчих. Бүгдийг таж чадахгүй. Энийг л хийгээрэй. Тэгэх юм бол одоо тэр дууг танаа үр ач нар чинь гişүүд та нарт дуулж өгөхгүй болох байхаа гэж найдаж байна. Саяын дуулаад байгаа хад зориулж хэлгээд ардчсан нам бас нэг тийм гэгэн цагаан нам биш ч те. Монгол улсыг 12-оос 16 онд удирдсан. Дампууралд нь аваач дефолт хингээ алдсан. Засгийн газар удирж ирсэн ерөнхий сайд нэг хорондоо ирж чадхаа болчихсон. Улсын ерөнхийлөгч нь тамгын газрын дарагтайгаа оргон зайлчихсан. Тийм нэг сайхан гэгэн нам биш шүү энэ ардчсан намын нөхдүүд. Нөгөө нэг олон сайхан төсөл хөтөлбөрүүд нь хаана байна? Таныг гэгэн сайхан одоо ажил хийж ирсэн юм яриад байж таарахгүй шүү гэдэг бас энэ эрхэм нөхдүүдтэй хэлье. Улс орны нөхцөл байдал амаргүй байж байгаа. Геополитикийн эдрэттэй үед бид хамтдаа урагшаа ажлуудаа явуулах ёстой гэж сая хамтарсан засгийн газар байгуулад ажилласан. Манай ард намын журмын нөхдүүд нь өөрсдөө нэг нь гарч ирж огцруулна гэж гараа өсгөж цуглуулаад нөгөөх нь гарч иж хэлбэтэж өшгөлөөд засгийн газараа татжмгах үндслэг тавьсан шүү дээ. Бод амьдралын шүү дээ. Тийм учраас бас хаана ухамсартай ухаантай бодолтой байцгаая. Тэгээ сонгогчоо ерөнхий сайдад ажлын өндөр амжилт хүсье.